Нэгэн цэцэрлэгчийн тухай үлгэр байдаг. Төрөл бүрийн цэцэг жимс алгалсан гайхалтай том цэцэрлэг байж гинэ. Тэнд нэг дов байх бөгөөд цэцэрлэгч түүн дээр гарч зогсоод хажуугийн замаар өнгөрч яваа хүмүүсийг наашаа ирээрээ ороод ирцгээгээч олон сайхан жимснээс мань аваарай. Энд байгаа бүхэн та нарын шүү гэж урьж гин. Хүмүүсийг цэцэрлэгт орж ирэхэд цэцэрлэгч домноос бууж ирээд тэднийг хөөгөөд гаргачихав. Цэцэрлэгт минь орж ирж яаж зүрхэлж байна? Жимсийг минь зулгааж авдаг ямар зоригтой юм бэ гэж ууралж бохимдож гин. Тэгснээ нөгөө дов дээр эргэж гараад огт өөр хүн болцоход хүмүүсийг урьж залаад байх юм гин. Хүмүүс түүнийг галзуурчээ гэж бодож. Нэг болохоор хүмүүсийг ураад тэгээд хүмүүс ороод ирэхээр довноос буумагцаа тэс өөрөөр аашлаад байх юм гин. Эрт үеийн хүмүүс өнгөц ааш занг биш. Харин тэр аашны цаад шалтгааныг хардаг байсан. Тэр хүн яагаад тэгж аашилж байгаа нь үнэхээр сонирхолтой. Тэгсэн нэг пандит бид тэр довыг ухаж үзэх хэрэгтэй гэсэн. Хаач ухах зарлаг өгч нөгөө довыг ухаж гэтэл Викрамадитя гэх нэртэй хааны сэнти гарч ирж гин. Тэр хаан тогтун, тайван, энэрэнгүй, өгөөмөр сэтгэлээрээ олон танигдсан хаан байж нөгөө довыг ухаад тэр хааны сэнтийг олсон байна. Ингээд ойлгомжтой болж та тэр сэнтид суухад сэтгэл тань өөрчлөгдөнө. Хичнээн уран цэцэн үхтэй байгаад үүрэг хариуцлага хүлээх болохдоо өөрөөр аашилдаг. Хэн хүний сэтгэл хизээч өөрчлөгдөж болно гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Тэр боломж магадлалыг нээлттэй үлдээх юм нийтийн олонний ухамсар сэтгэл нөлөөлдөгт итгэх хэрэгтэй.